За дундын бүс ярилцлагын нэвтрүүлгийн сар шинийн баяр зориулсан тусгай дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бид энэ удаад дундын бүстэй Монгол Улсын ардын жүжигчин, дуучин, улс төрч, инфлюенсер, нийтийн дууны ханхүү Самундын Жавхланг урьсан байна. За тавтай морилтой дундын бүс ярилцлагын нэвтрүүлэгт маань. Цаг ялла энэ өдрийн мэд. Битүүний өдрийн мэд. Тийм битүүний өдрийн мэд. Одоо сайхан хоёулаа ярилцлагыг үзэж байгаа одоо монголчууд маань сайхан битүүлээд сууж байгаа хаа. Тийм. Тэгэхээр хотод суурин байна уу? Хаагур нутгалж байна. Хол ойрын сонио ачаа уулзаж эхлээд тантай уулзаагүй бодчихъя. За энэ 2025 он бол ер нь л нааш цааш явсан жил байлаа шүү дээ. Жилийн эхнээс эхлэл 21 он аймагт тойрлоо. Гадаад дотоодын ганц хоёр улсуудаар очлоо. Тэнд байгаа монголчуудтайгаа уулзлаа. За тэгээ мэдээж төрлөх унган нутгийн маань 100 жил боллоо. За араас нь тэгээд намар бас одоо ер нь тэгэл юмтал жил боллоо тий. Тэгээ ер нь тэгээд одоо бол суурин дохон байна да. Та хотод байна уу? Офсод байна уу? Эсвэл энэ гачуур дээр танаа лагер байдаг тий. Тэгэл би чинь нүүдэлч юм шүү дээ тэгэл. Тэгэл нэг бага газараа тэгэл аятаа тогтоо байвал тэгэл аятаа тогтоо. Одоо тэгэл гацууртаараа голтол байна та тий. Та их нэвтрүүлэг дээрс ном авчирсан байна. Би бас түрүүн эхлэхийн өмнө харж ялаа. Танаа аавын ном юм шиг байна тийм үү? Тий энэ та бүхэнд бэлэглэх гэж байгаа юм тэгээд. Энэ манай нэвтрүүлгийг хийхэд энэ миний дуутай хатгуур Оо за. Нэг 100 дуутай. За тэгээ аавын маань захиас ном. Дээжийн өртөж бэлгэлж. Манай аавын ном 2 дэвтэр гарсан байгаа. Одоо 3 дахь дэвтэр энэ 4 сарын 4-нд ханш нэх үеэр гарна. Ингээ 1 2-ын 3-аа гэдэг шиг цагаан, хар, тэгээд цэнхэр өнгөтэй. Хөх цэнхэр өнгөтэй. Ингээ 3 ширхэг ном. Яг хөө тэр нөгөө социализмын үед маш их ажлынхаа хажуугаар бичээл үлдээгээд исэн тэр юмнууд нөгөө энэ ном хэвлүүлэх завгүй. Тэг яг ном хэлбэрээр гарахтаа нэг 5 ширхэг гарсан байдığım байлээ. Тэгэхээр тэр миний хувьд бас та зарим ингээд ороогүй зүйлүүдийг маш их бичээд үлдээсэн тэр цүнхтэй зүйлүүдийг ингээд бас нэг гал залгах хүүгийнх нь хувьд ингээд захиас даалгаврыг нэг талдаа биелүүлж нөгөө талдаа аавынхаа захисан захиасыг Монгол түмэндээ хүргэж байгаа. Сайхан байна. Таны энэ номыг манай энэ хойно бүтэгийн хойно номнууд байгаа. Энэ дундаа бас залнаа гэдэг хэлье. Баярлалаа. Монголчууд маань одоо ганцхан хоногийн дараа сар шиний угтах гэж байна тийм үү? Тэгэхээр бас хүмүүс ирдэг сар шиний баяр тохиолдож байгаа учраас сар шиний баяртай холбоотой хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр одоо хүмүүс ярьдаг да монголчууд маань. Сар шинийн нэгэндээ тэрэн дээрээ очиод золгочихсан амжаад те. Нэг хоёрын хүрэгчгүй шиг ижидээ авдаа гэдэг юм уу те. Очиод заавал золгох ёстой гэж тэмүүлж зорж очиж золгодог. Зорж очиж сайхан үнсүүлдэг те. Таны хувьд одоо яг шинийн нэгэн дээрээ за энэ хүн дээр очиж золгохгүй бол болохгүй. Энэ хүн дээр заавал очиж золгох ёстой гэсэн ямар хүмүүс байна? Би одоо багшигаа байхад за мэдээж аав ээж хоёр маань 2000 онд гараад одоо хоёулаа 1 жилийн дотор өнгөрцөн. Тэгээд тэрнээс хойш цагаан сараас сар шинээс бол их олдсон бэ. За ер нь багштайгаа л очиж хамгийн түрүүнд золгохыг л хичээдэг байсан. Тэгээд ээж аавынхаа дүүнэр дээр нэг жаахан ахмад дүүнэр дээр л очиж золгодог. Тэгээд одоо энэ золголт гэдэг чинь ингээд нөгөө залуу хүмүүс чи ирч хүчээрээ залгалт гэсэн үгтэй үгийн үндэс адилхан ба шүү дээ. Тэгээд машины тог чинь нэг нэмэх хасах цэнгээр ингээд нэг залгагдаад нэг хөдөлгүүр нь ажиллаж шүү. Тэр шиг ингээд настаа буураж байгаа тэр хүмүүстэй л энерги өгч байгаа л үзэгдэл байна л да. Одоо эрчим хүч өгч байгаа. Одоо ингээд хүн чинь баруун гараараа аваад зүүн гараараа гаргадаг гэдэг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө яг ингэж тохоо залгаад тохоо золгоод залгаад одоо эрчим хүч өгч шүү дээ. Тэгэхээр настаа буурал хүмүүстэй залуу хүмүүсийн эрчим хүчнээс хуваалцаж байгаа л ийм л бэлэгдэл зүй, ийм л том эрчим хүчний солилцол лиг л одоо монголчууд мөн мэддэг байсан учраас ийм золголт хуй залгалтыг л хийдэг байсан юм байна л да. Энийг бүр намар хийдэг байсан гэж байгаа шүү. Бүх юмны эрчим хүч маш хүчтэй болсон үед өвлийг сайн даваараа гэд
цагаалах сар буюу ингээд сар шин одоо цагаан сараар. Сар шин бол тустай байгаа. Энэ хаврын баярыг хэлж байгаа. Жил ирж байгаа баяр. Сар шинэрэг цагаан сар гэж хоёр өөр хэлээд байна шүү дээ. Цагаан сар нь бол их дээр одоо монголчууд хүчрхэг байх үедээ бол бүх одоо айрыг цагаан бүх юм хийсэн үед хийгддэг байж. Сар шинэрх үе одоо жилийн хамгийн ихний шин сар ирж байгааг бол сар шинэрх гэж. Тэгээ одоо энэ золголт сар шин хоёр бас ингээд нийлцэн яваад байгаа л ийм л зүйл байгаад байгаа юм байна л дээ. Гэтэ яг одоо тэгээд бас одоо нэг олон жил болоод нэг сүүлийн хэдэн жил тогтчихлоо шүү дээ. Тэгээ олон зуун жил тэмдэглэж ирж байна. Та бас намар бас бүх юмний эрчим үүж цугласан. Тэр үед одоо эрчим хүч сайн эрчим хүчийг өгөхөд л өвлийг сайн давдаг. Залуучууд бол ахмадуудтай энэ өөртөө байгаа эрч хүчээ өгдөг гэж байна. Ахмадууд маань сайхан ерөөл хайрлаа. Ерөөл хайрлаа. Энэ хүү урт наслаараа гэдэг нэг ерөөлдөг. Миний насыг аваараа тий. Сар шинийн баярын утга учирыг бол монголчууд та бүхэн хэлүүлтгүй сайхан мэдж байгаа. Олон зуун жил энэ баярыг тэмдэглээд бас явж байна тий. Тэгэхээр сар шинийн баярыг бас гол илэрхийлдэг зүйл нь бидээл юм болов. Үндэсний хувцас юм болов гэж бас боддог. Тэгэхээр тантай ярилцах боломж олдсон учраас би дээлтэй ирэхийг бол зөв ганц гангарааныхаа дээлийг дөмсөд ирлээ. Таны наад дээл чи одоо ямар утга учиртай, ямар одоо үүх түүхтэй гэж ярьд юм уу те? Энэ монголчууд хүчрхэг байх үедээ энэ хүннүү захта дээл буюу нуман захта дээл. Одоо янз бүрийн муу эрчим хүч, муу энерги одоо альбан тийрэн чөтгөр, муу хар санаа, цагаан хар хил ам те энэ бүхнээс хамгаалдаг юм. Одоо энэ зүйлийн чинь хүчрхгийг мэдээд одоо лам нарт үлдсэн ба шүү дээ. Энэ зах. Эзэн Чингис хааныхаа зургийг нүдэндээ хараа л та. 37 хааныхаа зургийг одоо ингээд нүдэндээ төсөөлөл л та. Яг ийм нуман захтаа дээлтэй байж. Монголчууд одоо хүннүүгийн тэр модон шаны үгийн зургийг хар. Яг нуман захтаа дээлтэй байна. Тэгэхээр зэрэг хүчрхэг байх үедээ дэлхийг хурааж явах үедээ өмсөжсэн өмсгөл хэрэглэл бол энэ нумт зах дээл байсан байна. Тэгээ одоо нэг бахархмаар нь одоо хүмүүс зах дээр зарахтаа жавхлан захтаа дээл гэж зардаг гэсэн. Тэгэхээр бас ингэтэл нь бас энэ залуу насаа зориулж те 20 жил ингэж бас 20 хэдэн жил ингээд урайлж чадна гэдэг бол миний хувьд бол том бахархал та. Тэгээ энэ нуман захтаа дээл өмссөн хүнд ямарваа нэгэн цагаан хилам ирдэг. Ямарваа нэгэн одоо хүний муу одоо хараал зүхэлч юм уу те ийм юм ирдэггүй гэж үздэг. Нөгөө монголчин нөгөө айхтар монголчин нумаа үүрцэн наатаха гялс ингэж аваад намайг харвж алан шүү гэдэг утгаараа муу зүйл хүрдэггүй гэж үздэг учраас яг энэ хүчрхэг байсан үедээ энэ өмсгөл зүсгэлийг монголчууд хэрэгжилжээ гэж. Нуман захта энэ дээлийг би эхэндээ бол бас яг энэ манж захта дээл. Одоо минийх гэсэн үг үү те? Тий, одоо энэ одоо манжийн үеийн хамаарах зах гэсэн үг. Гэтэ энэ ч мэдээж л одоо ингээл бас нэг хувирлын өөрчлөлт явж штэ тий. Тэгэхээр бид нар бас хүчрхэг болохын тулд бас энэ судалгааг бас зөв хийгээч. Сайн байгаасаа л гэж боддөг штэ тий. Үүх төвхөө судалсны үндсэндээ л бас өмсгөл зүүсгэлээ бас илүү сайн ямар утга учиртайг мэдэх байх л та. Тий, одоо өөрийнх нь юу бол мэдээ 100 жилээс өмнөх зүйлийг бол өв соёл гэж үздэг гэж. Нэг бас бичигдсэн хууль байна шүү дээ, тий. Дэлхийд даяар мөрддөг. 100 жилээс өмнөх зүйлийг бол өв соёл гэж үзнэ гэж. Тэгэхээр өөрийн чинь зүйл бол өв соёл бөгөөд нэг 200-300 жилийн өмнөх, 400 жилийн өмнөх болж таарч байна. Энэ бол хэдэн мянган жилийн өмнөх бэлэгшээл бол таарч байна. Тэгэхээр хоёулаа л адилхан өв соёл бөгөөд тэгсэн мөртлөө бас би зүгээр яг алин дээр байна гэдэг маягтал үгнүүд давхар утгал шидэж ийн л да тий. Тэгээ эзэн Чингис хаан маань бол тэрийг өмсөд хүмүүс бол сүүлийн үед бол бас зарим нь андуурч ярьж лам захтаа дийлч гэж тий. Үгүй эн чинь Монголын өв язгуур зүйл гэдэг утга. Тэгээд миний дээл бол одоо хөннөө одоо их Монгол улсын үед хүчрхэг байсан үед өмсөж зүүж хэрглэж исэн. Одоо түүх, судар, бичиг, олдвор энэ бүх зүйл дээр бол ингэж гардаг. Энэ цамцсан дотор хэр байна уу? Миний бас энэ босоо захтаа, таны бас ийм хүннүү захтаа цамц шиг харагдаад. Эсвэл ийм бас одоо цамц бол адилхан. Бас адилхан л номон захтаа.
Та бас сая хэлж байна. Одоо зах худалдааны төвүүдээр завхлан захтай дээл байна уу гэж хайгаад явж байгаа хүмүүс байдаг гэж. Үнэхээр байдаг. Дээл хайгаа явж байгаа тиймэрхүү хүмүүстэй бас таардаг. Тэр үртэл нь бас одоо олон жилийн турш та дээлээ өмсөд бас сурталчлаад одоо ийм завхлан захтай дээл гэж бэрийн тултал явуулсан байна. Одоо гэхдээ олон нийтийн хувьд та харж байна уу? Яг настай улсууд бол сайхан дээлээ өмсөд байж байдаг. Залуучууд ер нь дээлээ одоо өдөр тутам хэрэгэлдэггүй болсон байна. Ихэвчлэн ер нь одоо сар шинийн баяр эсвэл одоо баяр наадмын өдрүүдэд гангара болгож хэрэгэлдэг болсон байна тийм үү. Тэгэхээр энэ дээлний хэрэглээ ер нь аль төвшөндөө байна гэж та ер нь дүгнэж харж байна. Тэгээ одоо сүүлийн үед бол маш их сэрж ийн л да. Энд чинь давхар их орон үзлийг их уриалж байгаа. Энэ газар шороон дээр энэ эрчим хүчийг авч байгаа бол энэ мөнх тэнгэрт сөсөлж бас харьяалагдаж те бас ивэлийн авч байгаа бол бас танигдах асуудал байна. Энэ Монгол хүн чинь энэ олон мянган жил яваад ирсэн энэ хэв маягаараа ингэж харагдвал одоо бас тэнгэр ивэн шүү дээ. Энэ өвгдөөц баярлаа шүү дээ те. Өөр ингээд гадаадын соёлыг 365 хоногоос жишээлбэл 300 хоногт нь ч юм уу 360 хоногт нь гээд гадаадаар яваад байна шүү дээ. Тэгэхээр эн чинь бол яаж ийн нөхөр нэстэ тэнгэр нь хаяна гэдэг үзэгдэл болж байгаа байхгүй. Тэгэхээр ямарваа нэгэн байдлаар бид нар Чингис хааны нөгөө хэлсэн үгөө шүү дээ. Өөрсдийнхөө хийснийг идэж хэрэглэл, өөрсдийнхөө ойсныг өмс. Эсвүгөөс харин идэж болно гэж. Тэгэхээр зэрэг энэ Монгол дээлийг уриалж байгаа энэ уриалга маань бол цаашлаад эдийн засгаа, эдимаа бид нар засаад аваад явъя. Өөрөөсөө юма хийдэг, бүтээдэг, хооч үедээ уламжлуулдаг байя гэдэг нэг талын утга гарч байгаа. Нөгөө талдаа тэнгэртэй ивэгт энэ газар шороондоо бас одоо ингээд танигдах те. Энэ ёс зүйл бас энерги зүй, эрчим хүч, бэлэгдэл зүй. Бас Монгол хүн байх ёсны юм одоо үүргээ биелүүлээч гэдэг юм зүйл явж байгаа. Нөгөө талдаа бол залуучууд одоо энэ 300 одоо сүүлийн үед их юутай талууд харагдал байна л да. Бахархалтай одоо сэргэж байгаа тийм тал харагдаад. За тоолъё. Бид нар Монголын газар шороон дээр байж байна. 365 хоногоос за наадам цагаан сар шин. За эзэн хааны нэг мэндэлсэн үзэр улс тун хусны баяр. За үндсэн хуулийн өдөр гэдэг ч юм уу нэг алдаатай оноотой тий. За ингээд нэг намрын нэг найр наадмын үе гэж тооцоход 5-10 хоног л бид нар Монгол байх. Монгол дүрсээр харагдаж байгаа. Мөнхөх тэнгэрт. 365 хоногоос 355 нь гадаад 365-аас 10 хоног нь Монгол байхаар чинь энэ донд Монгол гадаад хоёрын харьцаа соёлын товтлогоонд бид нар хэр их орсон байна вэ гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар 10 хоног нь Монгол болчих шүү дээ. Би бол нэг 5 жилийн өмнө бол 5 хоног нь гэж ярьдаг байлаа л да. Одоо нэг 5 хоног л нэмэгдсэн байна. Миний харж ажиглаж судалж байгаагаар. Та гэхдээ яг энийг 365 хоногийг 365 хоног л болох хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? Та ингээд харагдах байдлын хувьд ярьж байгаа. Тэгэхээр Монгол хүний мэс чанарын тухай яриаггүй байх тийм үү? Харагдах байдлын хувьд өмс зүүж байгаа. Дээлний хувьд яриад шүү дээ. Хэрэгдээний хувьд. Мэдээж Монгол хүнд бол эх орноо юу гэсэн омгшил зүрх сэтгэл бол байж байгаа шүү дээ. Энийг илэрхийлж гаднаа гаргаж аль болох би бол одоо ухаантай хүн бол миний ярианаас бол паах нэрээ тийм биш 365-аас 10-д нь л бид нар Монгол байгаа юм байна шүү дээ гэж. Асар олон сэтгэхгүйгээр асар олон янз янзын бодлоор миний нүгийг тусгаж авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Монгол дээл гэдэг маань 10 хоног дотор бид нар баярлж гинөө. Баяр жаргалыг авчирдаг энерги зүйтэй эрчим хүчтэй зүйл байх нь шүү дээ. Хүчрхэг байлгадаг. Би одоо Бээжинд онгоцны буудлын дээр буухад ингээд хүмүүс ярагдчихсэн шүү дээ. Би цагаан дээлтэй буугаад. Тэр жавхлангийнх биш зүгээр юм Монгол дээдний хүч байсан юм шиг. Надад санагдчихсэн. Яагаад ч юм нэг юм очиод цохиод авч байгаа юм шиг. Парк гэж хүмүүс ярагдчихсэн. Тэгэхээр зэрэг энд бол их том эрчим хүч байгаад байна тий. Тэгэхээр энд чинь асар том одоо эрчим хүчний тэр зүйлүүд байгаад байна гэдэг.
Тэгээд энэ эх оронч үзлээ ингээд бадраагаад ирэхэд эн чинь баяр жаргалыг өгдөг. 10 хоног монголчууд инээж баярлаж хөөрөөд 365 хоногоос 355 хоног нь өнөөдөр уурлаад байгаа юм шиг санагдахгүй байна. Ингээ бодохоор биднэрт ингээд харьжснараа, харийн соёлд автснараа ийм үлгэр дуурайлыг үзүүлснээр ингэж хүүхдүүдтэй энэ зүйлийг ингэж өвлүүлж энэ өв соёлоо ингэж мартснараа тий нэг л юм гомдоод байгаа юм шиг санагдахгүй байна. Би бол энэ талаас нь ингэж юмыг олж хардаг. Тэгээд их олон хүн бас энэ битүүний өдөр морин жил гал морин жилийг бас тий энэ чи 360 энэ ирж байгаа 365 хоногоос ядаж нэг 50% нь би Монгол болохыг хичээндэ гэдэг. Ийм л үйл зүйлрүүл завхлан сүүлийн 25 жил 20 жил ингээд зүтгээд яваад байгаа юм. Танд та ч одоо ер нь дээлээ ер нь тоолж ирсэн үү? Хүмүүс чинь хувцас тоолдог шүү дээ. За минийх нэг 20 30 40 ширхэг дээл байгаа хаа. Надад одоо байгаа нэг аавын дээлүүд те миний энэ нэг дээлүүд гангараантайгаа дээлийг л өмссөн. Тань одоо хамгийн үнэтэй дээл нь ямар дээл вэ? Одоо мөнгөний хувьд үнэтэй байж болно, үн цэний хувьд үнэтэй дээл байж болно. Аль нэгийг та хамгийн хайрладаг те. Тийм дээл ямар дээл вэ? Одоо бодвол дурсамж дагуулж байгаа дээл байгаа байлгүй. Нэг гой ганган гэхээс илүү нэг яг нэг ийм хүний гэр дотроо ч юм уу эсвэл нэг гадаа хээр явж байхдаа нэг өмсдөг нэг миний нэг цэнхэр дээл байдаг. Тэрнийг өмсөд авахаар л зэрэг. Одоо энд ингээл өмсөд авбал үгүй яг л нэг хүн өөрөөрөө байгаа юм шиг тий. Хүний нэг хайртай юм гэж байдаг шүү. Тэ нэг ийм нэг гой ганган ч юм уу юм тоглолтын юм өмсчихэр нэг ингээл нэг бас нэг барих маягт. Өнөө цэнхрийг өмсөд авангууд жавхал нэг аа сайхантай тий. Тэр миний нэг тийм хайртай дээл би. Би тэр дээлийг мэднэ л дээ. Ялангуяа бас аавын дээлнээс тийм юм мэдрэгддэг шүү. Тий. Таны цэнхэр дээлийг бас мэднэ. Та чи хууль тогтоогч байсан юм. Таны өрөөрөө яваад орохоор та чи нөмөрцсөн цай аваа сууж идэг шүү дээ. Тэр дээлийг яриад байгаа шүү дээ. Тий. Тэгээ нөмрөөд унтчихна. Тий. Тэр дээлийг ярьж байгаа бах гэж бодож байна. Гадуур олон хүмүүс өмсөд явбал нэг тийм жавхлан ч одоо юу өмссөн юм бэ гэмээр тий. Тэгэхээр тэр чинь нөгөө он цагийн тэр энерги зүй тэр нэг надтай дасцсан тэр байдлаараас л болдго юм байл гэж би бодсон л та тий. Таны үзэл санааг ойлгоод дагаад явах хүмүүс зөндөө байгаа бах. Мөн цаашлаад бас энэ Монголд үндэсний хувцсын өдөр гээд төв талбай дээр суугаад монголчууд чинь ястан үндэсний янз бүр өөр өөрсдөө онцлог уламжлалыг агуулсан дээл хувцас өмсөд явдаг өдрүүд бий болж байна. Тэгээд цаашдаа ингээд үндэсний хувцсаараа гангарах тэр өнгөөрөө омогшиж бахархах залуучууд их олон болох хаа гэж бас дотроо бодож суув. Тий болно. Одоо яг Монголын сэргэлтийн цаг ирсэн юм чи тий. Хоёлаа сэдвөө жоохон шилжүүлээ. За. Энэ бүтэн ярилцлагыг дээл ярьсаар хад өнгөрөө болоос хүмүүс сонирхолтой байгаа тийм. Би түрүүн таныг танилцуулсан. Монгол Улсын ардын жүжигчин, дуучин, инфлюенсер, нийтийн дууны анх хүү гэж танилцуулсан. Одоо таныг чи 2000-аад оны дунд үеэр Монголд од болж исэн. Таны гаргасан дуулсан дуу болгон хит болж исэн. Тэр үед монголчууд нэг нэгэндээ нэр өгөхтэй сайн шүү дээ. Нэр хооч өгөх. Нийтийн дууны анх хүү гэж одоо тодорхойлдог байсан гэх юм уу? Та одоо тухайн үедээ бол бүгд л мэддэг байсан. Залуухан байсан, эрч хүчтэй ийм залуу гарч ирж байна да гэх. Ер нь их ихтэй залуучуудтай хан хүүгээд тэгээд бүх зүйлээ хийгээд бүгдэд хүлээн зөвшөөрөгдөд ирэхээр нэг хаан гэдэг цол өгөөд байдаг шүү дээ бид чи бие биендээ. Одоо нийтийн дуудны хан хүүгээд танилцуулахад танд ямар мэдрэмж төрж ив? Төрөв. Гэхдээ мэдээж бас одоо миний тавилан төөргөндөө хийж гүйцэлдүүлсэн эндээ оноогдсон заяагдсан зүйлэл би хийгээл явж байгаа юм болов гэдэг мэдэр төрж байна. Тий тэр одоо миний хамгийн том тугч энэ ном дээр байгаа. Хүний нэр нь өөрөө туг юм а гэж. Хүний овог нэр туг юм а гэж. Миний хүү бас тий би хүүдээ миний нэр бол туг юм а гэж манай аав бичсэн баг. Тэгэхээр саманд гэдэг үг л миний хамгийн том гавьяа шагнал байхгүй. Норвоо дээр. Тэрнээс цаашаа одоо өвөө үг дээдс илэн цуланц гэл явах л байна тий. Гэтэл ер нь ингээд хамгийн дотн гавьяа шагнал жавхлаа. Тэрнээс хоошоо саманд гэж нэрнээс хоошоо жагсаж байгаа ямар нэр өгнө миний тавилан дотор л байгаа л байсан юм болоо даа л гэж би бодож штэ.
юу ч гэж нэрлсэн хамаагүй тий. Тэгтээ сайхан л байна шүү дээ. Тэгээд Монгол ёс зүйлээ ингэж сайхан явж мөр бүтэн зөв эх орноо гэсэн чин сэтгэлтэй явсны л илрэл одоо ханх үгээрээ дуудал түнс боолж авахлан гэсэн бол бас хэцүүттэй тий. Одоо хулгайчаараа дуудалц их олон хүн юмнаа цаачна. Зургатаар юм ярин тэр нь яадаг ба биелдэг ба. Хүмүүс пүү зайл гэд хараадаг тий. Тэгсэн мөртлөө гэртээ баах юм мөнгө хулгаалаад аваач тавьчихсан. Тэрнийг гаргаад үрч чаддгүй. Тэр ийм гацаанд орцсон их олон хүн байна шүү. Одоо гараа зухтъя тий. Хилийн хоригонд орчихсон. Тэг гараа зухтаад орж ир чаддгүй. Тийм хүмүүс биш. Тэрний хажууд одоо жавхлан чинь тий. Одоо би тулгаалж ингэсэн юм аа. Би зөвхөн л эх орондоо хайртай. Монгол дээлээ нээлнээс өксүүлээд ёс заншлаа бадраа. Би энэ өөрийнхөө мэрэгжлийн одоо энэ уран бүтээлийн хажуугаар энэ Монгол ёс заншил гэдэг энэ асар том зүйлийг өөртөө нааж энэ тэгээ хослуулж чадсан хүн байхгүй. Энэний л одоо үр авшиг нь л одоо миний нэрэн дээр ийм сайхан алдар гавьнууд нэмэгдчихин л гэж би баярлж штэ. Баярлалаа. Авилгач тэр гэж дуудуулж ирснээс нийтийн дууны ханхүү гэж дуудуулсан. Үгүй чинь л тий. Одоо тэр хүмүүс чинь намайг Монгол дээлээ өмсөө гэж хат өгтлээг өгөрч ирсэн биз дээ. Адекс Шоолж ирсэн бид дээ. Буй чи энэ хөгжил мэдэхгүй байна чинь тэгсэн мөртлөө саагураад тэр хүн хулгаачлаа байсан шүү дээ. Хулгаач нар. Гэтэ одоо завхлан дандаа нэвтрүүлгийн хаамарт ингээд ам бардан битүүний өдөр те өөрийнхөө энд 20 жил битүүрсэн битүүгээ хаглаад те энэ сэтгэл дотроо байсан зүйлүүдээ ингээд хилээд бахархаад инээгээ сууч шүү дээ. Одоо их хурл дотор чинь битгий та нар үнний хөх галж шитэж байна. Та нар энэ сэтгэл зүрхэн дотор битгий худлаа муухай юм бодооч. Наа чи энэний чи үүлийг үр гисгээл гэж юм байна. Ухаараач те та нар. Хулгаалсан барьсан юм байдсан бол та нар ядаж нэг үйлдвэр хийгээд гэжтэй. Ядаж энэ 20 сая хаягдж байгаа нэг арь сугаадаг нэг юм хийгээд өгөөчтэй та нар. Хулгаалсан мөнгөөр. Ингүүл та нарыг одоо энэ түүх бол өршөөнө. Түүнээс та нарыг ингэхгүй хэл ингээд сууж исэн л үед байна л да. Тэгээд энэ жавхлан тэгээд одоо тэр хулгайч сэтгэхгүй хоёрын хооронд бол одоо маш том зөрүү гарцсан байна гэдгийг л би бас энэ танаас угаар ингээд хэлж суугаад их баяртай байна тий. Үний ялж байна. Яг та хууль тогтоогч байсан хүн 4 жилийн хугацаанд улсын их хурлд сууж олон түмнийг төлөөлж ирсэн хүн учраас хоёулаа нэвтрүүлгийн төгсөлийн талаар ярина. За тий. Тэгэхээр би таныг сая сонсоод сууж байхад Самандын Жавхлан гэдэг хүн дээр одоо дуучин энэ олон жилийн хугацаанд дагсан зүйл дээр таны одоо цуглуулж байгаа юмнаас ер нь хасагдсангүй л дээ. Тэрний үгээр олон нийт та эцэг эхээс заяасан нэр харилсан байна. Авьяастай болсон байна. Дараа нь дуучин болсон, дуугчин сонсдог хүмүүс хүрээлсэн, ард түмэн танд нэр өгсөн байна. Тэр тодорхойлолт нь гэхдээ муухай тодорхойлолт бол биш. Өөрсдийнх нь одоо хайртай дуучин ингээ яваад хахаар хүмүүс чинь нэг хүн чинь нэг хайрлаж дурлаад ирэхээр нэг дотроо нэг энэ чи энэ маань тэр маань гэхэд нэг нэр өгдөг дээ дотроо. Яг ингээ явсан байна. Соёлын тэргүүний ажилтсан болсон. Дараа нь 2009 онд баха. Монгол Улсын авиач жүжигчин болсон. Өнгөрсөн жил бас танаа нутгийн 100 жилийн ойгоор та Монгол Улсын ардын жүжигчин хэмээх өндөр том цолыг бас төрөөс хүртсэн байна. Тэгэхээр таны энэ амьдралын туршид явж байгаа зүйл чинь үргэлж нэмэгдсээр байна. Ингээд дүүрж ийн гэж ярьдаг шүү. Та дүүрэн гэж ярих их дуртай байна те. Дүүрсэн байна. Тэгэхээр гавьяач жүжигч аваад бараг 15-6 жилийн дараа та Монгол Улсын ардын жүжигчин гэдэг цолд хүртсэн байна. Ардын жүжигчин гэдэг цолд хүртэхэд танд дотор чинь ямар мэдрэмж төрж ив? Гавьяатаас ялгаа юу байдیں? Өөрчлөгдсөн зүйл нь бас юу байдیں болоо гэж би танаас асууя гэж их олон сар бодож явсан. Тэгээ одоо асууя. Тийм би анх дарханд явж ирсэн. Сэлэнгэд тоглож ирсэн. Тэгэхэд Монгол Улсын гавьяа жүжигчин цол авлаа гэдэг мэдээ ирээд тоглолт зарлцсан байдаг би очиж авч чаддаг. Тэр чинь 2009 онд баха тий. 2009 онд. Тэгээд 10 хоногийн дараа очиж авч ирсэн. Тэгэхэд миний эргэн тойрны хүмүүс шал өөрчлөгдчихсэн. Ингээл нэг надаас нэг ингээл нэг сонирн болоод байгаа юм шиг. Эсвэл хүндлээд байгаа юм шиг, эсвэл пялдагдаад байгаа юм шиг нэг тийм сонирн байдал үүсчихгүй юу? Гавьяа жүжигчин цол авах. Авахд тий. За би их түүх ярьж шүү. Тэгтэн би тэгжсэн байхгүй. Хүү. Энэ тэр чин зүгээр ингээд нэг юм хоёр юу ийм төмөр ирж байгаа байхгүй юу манайхаа. Та нар яг хуучин Жавхлан
яг хуучин завхлантай яг яаж харьцдаг вэ? Тэргээр харьцаарай. Тэгэхгүй бол наадах чинь сонин сэтгэхгүй үсэд эхэллээ шүү. Над анзаарагдлаа гэд. Би тэр нэг 10 хэдэн хүн хамт явж исэн. Тэд нартай хэлж исэн. Тэгэхээр би энэгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр эн чи нэг талдаа их буруу сэтгэхүйтэй одоо жаахан тийм арай юмыг хөнгөн хардаг хүнд бол энэ чих шагнал гэдэг зүйл хүн хөвддөг зүйл. Аль бүхэн ингээл гавьяатаа гингүүт нөгөөт чинь хамарна дэшээ бол ер нь нэг тийм заагчийн байр суурил орж эхлэв. Нөгөө хүн чинь нөгөө үндсэндээ нөгөө нэг энэ дарга нарын чинь нэг яана гэдэг үлээ. Хөөргсээр байгаад нэг хашиж аваа те нэг энэ олон түмнээс нь салгаа ичиж ш. Энэ шагнал гэдэг зүйл чинь бас нэг тодорхой хэмжээнд тийм болгож байгаа байхгүй. Тэгээд энэ дахиад сүүлд одоо энэ ардын жүжигчин авахд надад бас нэг зүйл бодогдчихсэн. Би энэ гавья тавхад яаж исэн юм бэ гэж. Тэгэхэд миний хэлжсэн үгийг бас би энийг сануулмаар байна. Юу юм бэ гэхлээр би завхлан энэ шагналаар өөрийгөө чимэх биш. Завхлан гэж хүн энэ шагналыг чимж явах болно гэж. Энийн утгыг би дахиад хэлэх үү. Би чимэх биш. Намайг энэ шагнал чимэх биш. Намайг чимэх биш. Би энэ шагналыг өөрөө чимж явна. Тэгэхээр сүүлийн үед бол энэ шагнал авч байгаа хүмүүс бол тэр шагналдаа шагналаараа өөрийгөө чимээд байгаа үзэгдэл их болон байгаа байхгүй. Тийм учраас хүмүүсийн шүүмжлэлэх гараад байна да тий. Төмпөнгөөр нь тарааж ийн 4 сая 500 шагнал хэвлүүлээд явуулсан чинь та нар чамд аваагүй мүү гэж нэг юм онгооч тарж явах жишээ тий. Тэгэхээр зэрэг миний хувьд бол нөгөө завхлан яг л ардын жүжигчин яасан бол нөгөө л яг хэвэндээ нөгөө зан чанараараа л яаж явж байгаа. Намайг хараад өөрчлөгдөж ивэл тэр хүнийг би бас анзаарч байгаа байхгүй тий. Хөө нөгөө хуучин яг л нөгөө байдаг завхлантай л харьцаарай гэдэг утга явж байгаа. Тэгэхээр энэ ямарваа нэгэн шагнал дээр бол би сайхан урам аваад явна нөхөөс ш гоё энийг зөв тал руугаа шилжүүлээд энийг өөрөө чимээд явна нөхөөс ш энийгээр ингэж одоо хүн амтнд их хэрхэж те эсвэл нэг тийм заагч багшийн байр суурин дээр очиж энийгээр их долдоодож одоо амтнд их том өсөр гэж ярьж те ингэж нөгөө завхлан өөрчлөгдөхгүй л гэж хэлэх гээд байна л те. Гэхдээ их сайхан урам авах бол сайхан шүү дээ. Шагнал завхлангийн эзэн биш. Шагналын эзэн гэдэг одоо та философиг л ярьж шүү дээ те. Маш тодорхой ярьлаа. Би ингэж бодож ирсэн. Уучлаарай. Эхлээд уучлаач. Би ингэж бодож ирсэн. Увс аймгийн түүхт 100 жил болсон. Тий. Тэгэхэд ардын жүжигчин цол авчаад хэмжээгийн сэдэн болгон оронд тоолж болд юм байх та гэж би дотроо бодож байсан. Та тэр найруулагчийн шийдлээрсэн юм уу? Та сэдэн болгоо болж ингэж олон төвний нүдэнд ингээ гарч гоё дуудуулъя гэж бодсон юм уу? Энэ бол асар олон мэдээж толгоо урдуулж байгаа шүү дээ. Тэгээд тэр буурал даргаыг зөвхөн дэлгэцээр гаргаад энэ бол хангалтгүй юм аа гэдэг шийдэл. Ер нь бол тэр бодитоор нь бас гаргаж ирж те. Ингээ яа гэдэг. Тэгээ энэ үндсэндээ бас нэг завхлан хувцсыг нь өмсөд тэрийгээр дуудуулж байгаа юм шиг харагдаж байгаа мөртлөө энэний цаана тэр агуу хүнийг буцаагаад юу хийчих байгаа. Асар их хүмүүс харж байхад буцаагаад сануулчихж байгаа. Энд чинь бас давхар энэ хүнийг мартагдуулахгүй тэр Монголд хийсэн алдар гавьяа суу те алдаа оноо юу байдیں۔ Тэр бүх юмтаан цуг одоо энэ хүн ийм түүхэн хүн байсан шүү гэдэг зүйлийг л харуулах гэсэн л зорилго. Надад тэр өмсөд явж байхад их сонир мэдрэмж төрчихсэн. Нөгөө энэ завхлан чих өөр юм ба шүү дээ. Ингээд хүмүүстэй сайн амар байна уу юу байна уу. Тэр том төрийн удирдагч тэгээд тэр том цол авцсан хүн чинь яад вөхөр завхлан шиг байж болтгүй юм бэ. Хөөе сони юутай байна ингээд ийм тэр хүн чинь гараа ингэхээс өөр ямар ч ажил хийх хэрэггүй тийм арангад тэр хүний оронд би нэг орж үзлээ шүү дээ. Бүх хүн ингэстэй хөндлөөстэй мөргөөстэй шүтээстэй тийм орон зайг би тэрийг мэдэрсэн. Тэгээд яг хөө тэр дуулдаг тэр бол ганц яг хөө энэ нэг энэ олон түмэнд аваач гэсэн сэтгэл зүг ухаардгүй хүмүүс бол бас нэг ганц хоёр их хурлын гишүүн ч юм уу те бас л нөгөө
сайхан махан толгоонууд чинь бас нэг тийм үг бас чихэндээ сонсогч илсэн л да. Маршал дуулаад явж идэм үү энэ гэдэг. Монгол хүн болгол дуулна штэ. Ялав дамаа ялангуяа судлаад үзвэл тэр буурал дарга бол асар их дунд туртай хүн байсан юм л. Тэгээ өөрөө нөгөө нэг юм айгу бас нэг тийм нэг сонсголонтой хоолойтой биш ч гэсэн их дунд туртай хүн байсан. Тэр ч байтугай одоо тэр Брежнев гэж хүнийг ирэхэд одоо энэ буг мууг буудуулаа тэгээд улаан мөч чуулгаар одоо би нэг бас баттай биш ихэд нэг тийм зүйлүүдийг бас сонсч ирсэн шүү. Улаан мөч чуулгаар баяртаа гэдэг дуу хэлвэлээд дуулуулад бэлдээлсэн гэж. Тэгж байгаа л нэг Брежневийг явхад л өглөө нэг шаардсан байсан 100 татуулаад нэг юм татуулаад тэгээ өнөө нөхөрчин сэргээд ирэнгүүт баяртаа гэдэг дуу дуулуулсан гэлээ. Тэгэхэд уйлж тэврээл одоо энэ их нэлхс 3 4 дугаар хороолол энэ гэрэл ёслолын ордныг барихад одоо бэлгэлэхэд гарын өсгөс орж исэн гэлээ. Тэгэхээр тэр хүн асар их юмыг сурчилж чаддаг дуун дуртай хүн байсан байгаа биз? Дунд дургуун монгол хүн бол байхгүй. Тий, тэгэхээр маршал нь хүртэл дуулах хэрэгтэй шүү дээ. Дуулах хэрэгтэй шүү дээ. Та маршалын оронд ороод шүлэг уншаад явахгүй л те ганц чаддаг юм аа шүү дээ. Тий. Би харин тэндээс чи харин нэг дуу биш ингээд мэдгдэл хий тэнхтэй тий. Тэгсэн бол одоо бүр энэ улс орон даяар жившгээд илгэнэ. Тийм ээ. Та өмнөөс нь одоо дүр тоглоод бүр нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурна яста нэг бантангийн нутгах гэдэг юм байна шүү. Тэгэхээр юмны хим химжээг ингэж их зөв тааруулсан л онцтой зүйл болсон л гэж би хэлмээр байна. Танд их сонирн мэдрэмж төрсөн аа. Мэдрэмжийг харин сонссоо гэж бодсон чи их сонирн байна. Тэр ингээд энэс өөр үйл гардаг юм. Тэгээ дуу дуулах чинь нэг би чинь нэг ингэж ингээд дуулдаг штэ. Тэр гаргахдаггүй л. Тэгээ тэр буурал даргын нутаг дууны дүрсийг нь хараараа. Анх хийжсэн 2015 онд хийжсэн. 2016 7 онд хийжсэн. Сайхан дуу тий. Тэр дүрсийг хараараа. Хамгийн гол нь буурал даргыг одоо тэр нуурынхны иргэд дээр авчижсэн. Төмөр Батар ахаар хувцсыг нөмсгöd аваачиж очиж исэн. Тэгээ яагаад гэвэл тэр хүний 7 жил тэр гэрийн хорионд байхдаа хүссэн бодлыг одоо миний хувьд ингэж хийжсэн байхгүй. Тэгээ энэ бодол чинь лавшраад 100 жилийн хойно наадам тэр буурал дарах орж ирж штий. Чин буурал дарах чинь нууран дээр ирчлээ. Араас нь тийм биз дээ 100 жилийнхээ ой дээр өргөн олон төмөрлөгөө бас нэг тийм ямар ч гэсэн тэр хувцсын дотор нь жавхлан байгаа ч гэсэн тэр чинь буурал даргын өөрийнх нь бас хүсэлж байсан байж магадгүй шүү дээ тий. Би бол дотроо тэнд харсан. Их сонин үзэгдлүүд болсон шүү дээ. Тэр хөгжим яага гацж байгаа. Тэр долгионы маш сонин солилцолд орсон шүү дээ. Би тэр сүулт тэр өөрийнхөө биш. Би наан зүв зүгээр дуулаад байгаа мөртлөө. Яагаад тэр юугаар ингэж ион гэж гарч байгаа. Тэр бол буурал даргын өөрийнх нь энерги өөрөө ирсэн гэж би бодсон. Ер нь хөгшин настай хүмүүс бол ер нь нэлээ юм ярахаа хүмүүс бол ярьж илээ. Тэр дууг та юу бодож хийж ив? Буурал даргын нутаг уу? Манай энэ хоёр пүрвсүрэн аюугийн зохиогоод тэгээд Ус аймгийн одоо сайхан эрдэнэтэй мэдлэгтэй одоо тэр давс цумаас иргэдийн уралд гарсан Нэм самбуу гэж тэргүүтээ юм хүмүүс санаачлаад ингээ хийсэн л дуу шүү дээ. Тэр дууны дүрсэн дээр буурал даргыг нууран дээр нь лаваад ирсэн байхгүй. Одоо тэр бол бас одоо миний л гол одоо хийж хэрэгжүүлсэн л санаал байсан л да. Бид нартайгаа зөвлөж байгаа. Монголчууд их дуртай тэр дунд. Далай нуураар баян нутгаа гэл тэ. Өргөн ингээд агуулгатай юм шиг өргөн тийм уудан тийм сэтгэл авдаг гэж хүмүүс бас ярьдаг юм байна лээ. Манай найзууд заримдаа караокед орж их дуулдаг. Тэгээ нэг үеийн залуучууд байсан. Нийтийн дуу бол яг танаа үеийнх юм байна шүү дээ. Тэгээ одоо 2000-аас хойшоо 10 жилийн хугацаанд энэ монголчуудын нийтийн дуугаар бүр уяарсан. Одоо та байна, Баясгалан байна, Бат Эрдэнэ оюумаа, Хишиг баяр дэлгэрмаа, Лослын Болдбаатар, нөгөө Болдбаатар гэл
Ингээл маш олон яг нэг үеийн залуучууд ингээд төрж гарч ирсэн. Тэр үедээ бол монголчууд чинь за энэ монголчуудын ер нь ингээд сонсдог нэг авиа их шиг өөр байт юм шиг байна. Одоо улс орон болгонд л байдаг те. Америкт нэг country гэдэг урсгалд их дуртай улсад. Тэгдэшээ нийтийн дундаа монголчууд их дуртай. Зам мамд явж байхдаа өөр дуу сонсохлоор нэг л чихэнд наалж өгөхгүй би ядраад байгаа юм шиг ингээд санагдаад байдаг тий. Тэгэхээр яг одоо энэ нийтийн дууг ер нь арай бага сонсдог болж байгаа гэдэг юм миний хувьд ингээд ажиглал байна. Эсвэл намайг тойрсон хүмүүс тийм юм бол би сайн мэдэхгүй байна. Та ер нь юу гэж харж байна? Одоо энэ эсвэл дуучид нь цөөрчих үү? Энэ нийтийн дуу гэдэг чинь өөрөө монголчуудын бас нэг онцлог юм шиг санагдаад байд. Тий нэг урлаг одоо за яг энэ дууны урлагийг тийм ээ нэг мод гэж тооцож ил та. Тэрний нэг мөчрөл байхгүй тий. Тэр мөчр бас нэг нар сайхан ээж тусаад нэг цэцэглэх нэг жилээ сайн цэцэглэх мөчлөг нэг 10-15 жил 30 жил байж болно шүү дээ. Нөгөө нэг мод 30 жилээр иргэдэг билүү те. Тэрийн шиг бас тиймэрхүү өөрийн чи ярьж байгаагаар бол тийм байж болтох магадaltaй. Гэхдээ ер нь үндсэндээ бол одоо ингээл янз бүрийн салбарууд байна шүү дээ. Одоо ингээл нийтийн дууны, зохиолын дууны ч гинүү, сонгодог урлагч гинүү, юу ч гинүү, рок поп ч гинүү, хип хоп ч гинүү ингээл янз янзын одоо дэлхий дээр гарсан нэршлүүдтэй юм чиглэлүүд шүү дээ. Энийний үндэс нь бол нэг л үндэс байгаа. Тэгэхээр зэрэг энэ зүйлүүд чи ингээл 5-10 жилээрээ 20 жилээрээ 30 жилээ итгэх ороод ингээл эн чинь нэг ингээд нар тойроо тусахад нэг навчнууд нэг арай нэг өөр өндийдэг шиг те. Ингээл нэг тэр модтой адилхан л зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энд бол яг нийтийн дуу унлаа, сэрлээ, унтарлаа гэхээс илүү энд хизээч яахгүй буцаад эргэх байхаа л гэж юм те. Тий, яахгүй зүйл. Энэ бол хизээч орхигдохгүй салбар. Яагаад гэвэл хүн төрлөختөн байсан цагт л энэ дуу гэдэг зүйл байж байна. Энэ дуу гэдэг зүйл чинь бүх усад, бүх дайнд, бүх хэв нэгдэлд, бүх зүйлд л энэ дуу гэж байдаг. Та ер нь юуны төлөө дуулт юм бэ? Яг ингэж асууж нэхэхээр яг мэдээж алдар нэр хүндээ үлдээх те. Ахуй амьдралаа авч явах гэд хүн болгоны л хийж байгаа ажил мэргэжил бол анхан шатны нэг юм асуудал байдаг. Гэхдээ цаана бас өөр зорилгууд бас байдаг. Юуны төлөө тэмүүлдэг те. Энэ нь одоо урлагаараа дамжуулж өөрийнхөө хийж бүтээж байгаа дуугаараа дамжуулж хүнд юу өрөх гэсэн юм зорилго байдаг болов уу гэж бас дотроо бас боддtiin. Таних тий нөхөр жавхлангийн хувьд энэ уран бүтээлээр дамжуулж энэ эх орноо өөрчлөх, зэгцлэх гэсэн энэ том зорилгыг л хавсаргаал явцсан хүн. Энэндээ л одоо энэ жавхлангийн юмнууд чи айхтар газар авдаг. Айхтар хүлээн зөвшөөрөлтүүдийг хийлэгдэг. Заримдаа ингээд ухаарахгүйгаа энэ монголчуудыг нэг ив нэгдэлгүй байгаасаа гэж хүсдэг. Эсвэл газар шороог нь ухахын төлөө эсвэл хуулиар нь замруулж байгаад одоо хуурахыг хүсдэг, хулгайлахыг хүсдэг ийм хүмүүсийн маш их уурыг хүргэдэг. Энэ сэдв чинь бол энэ нөхөр жавхлангийн хийгээд байгаа үйлдэл байгаа шүү дээ. Асар их олон энэ дуугаар дамжуулж ингээл энэ өв соёл заншлуудаа ингээд яахыг л хүсдэг. Тийм учраас жавхлангийн энэ хийж байгаа энэ юу хизээч балардаг юм шиг байна. Ингээл байнга л ингээл нэг донцлогч идэг те. Байнга л ингээл ингэж идэг. Тэгэхээр би бол энэ дээр нөхөр жавхлан өөрийг магтах гэхээс гол нь биш. Энэ миний энд хослуулж хийгээд байгаа энэ бодлого маань л их зөв байгаад байна уу да. Тэгээ энэ шиг олон хүмүүс бас олонний танил те. Ийм хүмүүс бас их зорж ингэж хийгээсэ хараасаа. Энэ сүүлийн ялангуяа энэ 40 жилийн сам урал энэ хүүхдүүд энэ эх оронч үзлийг бүр балруулсан. Энэ хөгжил нэрийн дотор энэ монголчуудын үзэл санааг ингэсэн энэ зүйлийг л энэ үндэсний дархлааг л жавхлаа авч ивэл гэж авч үлдээ гэсэн ийм бодолтой л уран бүтээлтэй харамсруулаад байгаа учраас жавхлангийн хийж байгаа энэ уран бүтээл улмал цэцгэлээд байна уу л гэж би харддаг шүү дээ. Таны нэг төслийг бид нар мэднэ л дээ. Энэ бол хамаг Монгол төсөл. Одоогоос 10 гаруй жилийн өмнө та хэрэгжүүлээд туваа халимаг бүрээд
Өвөр Монгол, тэгээд Монгол гэж. Ингээд 5 одоо үндэстэн яснуудыг цуглуулж та ингэж арга хэмжээ хийсэн, төсөл хэрэгжүүлсэн тий. За би сая нөгөө нэрнүүдийг бас тантай ярилцсан юм тэмдэглэж авчлаа. Монгол Сайдаш, тэгээ Халимгийн Шарави Дима, Өрөөдийн Чингис Раднаев, Өвөр Монголын Машбатын Баясгалан, Монголын Самундын Жавхлан гэдэг энэ 5 хүн байна. Энэ 5 хүн маань одоо хаана юу хийж явна? Та энэ хүмүүстэйгээ ер нь энэ дууч дуран бүтээлчтэйгээ ер нь холбоотой байна. Байнгын. За энэ намар гэх чинь ардын жүжигчингийн найран дээр бүгд ирсэн шүү дээ. Одоо тэрний бичлэг нь бол одоо ингэж явж байгаа. Төмөө олон маань суулцаад үзэж байгаа байх. Тий. Энэ хамаг Монгол төсөл үргэлж мөнхийн сэдв. Үргэлжлэнэ. Цаашаа үргэлжлэнэ. Надад нэг том Германы гэсэн байхаа. Нэг монголч эрдэмт ирээд бүр намайг твэрч яваад уйлаад нэг үг хэлжсэн. Чухлаа чи 400 хэдэн жилийн өмнөх зүйлийг тэр 400 хэдэн жилээс нааша өвөг дээдсийнхээ бодсон зөвхөн энэний тухай бодож асар их хүмүүс ам бие сэтгэл зүрхтэй бүх юм яс цус тэр бүх юм бодол ухаанаа зориулж исэн энэ зүйлийн хүслийг чи биелүүлж чадлаа шүү гэдэг намайг тэрвэрэд болж исэн. Тэр одоо Монголыг судалдаг айхтрал эрдэмт юм гэсэн. Тэгэхэд би өөрийгөө юу хийчихв гэж гайхажсэн байхгүй. Би яг юу хийчихв. Эргээд ингээ харсан чинь энэ хамаг Монгол гэдэг сэдв одоо энэ манжин дарлалын өмнөх үед ч яригдчихсэн, дараа үед ч яригдчихсэн, баг хаадын затралын үед ч яригдчихсэн, энэ саяхны 21 онд ч яригдчихсэн. Нарман Монгол, пан монголизм гэж бас үзэлтэй. Иймэрхүү зүйлүүд ингээ байсан. Энийг би урлагаар дамжуулаад хийцсэн бэл. Тэгээ надад тухайн үед бол одоо Монгол улсын ерөнхийлөгчээр нэг хүн байлаа да. Одоо тэрийг бас нэрийг дурсаад яах вэ? Тэр одоо баг Монголоос зүхтацсан юм шүү тэр хүн чинь тий. Тэр хүнд ингээд би ингээд ийм зүйлүүдийг хийж байна. Ингээд энийг та нар дэмж энтер гэдэг. Би нэг хэлсэн тэгсэн чинь би энэ улс төрийн геополитик гэдэг гадаадаар үг хэлээд энэ бодлого гэдэг чинь шал өөр юм байдаг. Чи энэ чамааг энэ Оросууд очингууд яахчгүй байна уу? Урагшаа очиход Жавхлан чамааг яахчгүй байна уу? Гэдэг нэг тийм айцтай маягтай хэлсэн. Тэгэхэд би бас өөрийгөө гайхсан. Ямар хааш энэ чинь. Одоо үндсэндээ тэр нэг улс төрч гэдэг хүмүүс чинь тэгж хараад байна шүү дээ. Гөрхий. Чи их агшиж харддаг юм байна зайлвал. Тэгэхээр нь би үеч нэг 5 Монгол нийлээд нэг дуу хідэн дуу дамжлаад дуулахад юу сонирн байгаад байгаа. Дуу штий чинь. Юм газар нутгаар нь ингээд тастаад манад ороод ир гэж орлоод байгаа шин чинь. Бид нар авъя гэд буцаагаад авъя гэд орлоод байгаа ш. Тэгвэл энэ сэтгэл зүйн хувьд соёл урлаг гэдэг бол хамгийн нэг уртаалтаа явж идэг. Одоо үндсэндээ энэ кино урлаг, дууны урлаг те. Энэ чинь ингээд нэг төмөн олныг урайлж сэтгэл зүг энэний араас ч улс төр явж идэг байхгүй юу? Тэгээ би тэр л том салхи хагалах юмыг л одоо баг хамт олонтойгоо хамт хийцсэн юм билий хамаг Монгол төсөл. Тэгэл одоо эн чинь бас энэ хойд хөршид төс хэцүү шүү дээ эн чинь. Бүр тэр 7000 км-ийн сахалтын цаана байгаа халмигт очил 40,000 хүн цуглуулж байгаа нэг юм цагаан дээлтэй юм шонхрын өдтэй малгайтай нөхөр гарч ирэл ингээд хэцүү гайхны үдтэй эн чинь. Энэ чи ямар хүн гараад ир ямар сони юм болоод байна айтер гэдэг. Тэр чинь ингээд зогсоё барий гэсэн өцөгдөл мэдээж бас одоо үсхийг хүсэхгүй шүү дээ. Тэрнээс ч л одоо хүмүүс айж шүү дээ. Гэтэл бол энэ бол хамаг Монгол гэдэг сэдв бол мөнгө тэнгэрээс ивэлтэй. Дээрээс нь энэ мянганд энэ монголчуудын хувь тавиланд бас би ч гэсэн зурагдсан зүйл байгаа учраас энийг сэргээж энэ цагийнх нь өнгө аясаар зөв санаачилж цагаа онж ингэж гаргасан учраас энэ зүйл бол асар их хүчтэй яваад байгаа юм. Тэгэхээр энд оролцсон наад залуучууд чинь бүгд одоо нутгийнхаа юу яатсан шүү дээ. Одоо дарга сайд нар болцсон шүү дээ. Айхтар байгааз. Харамсалтай нь бол манай өвөр Монголын авгын хошууны Машбатын Баясгалан гэдэг. Тэр залуу маань бас олон газар явж бас ядарч тэр
нэг залуу хүн чинь нэг өөрийг нэг ядарч байгаагаа мэддгүү зүтгэдэг шүү дээ. Ажлын ачааллаас болсон болоо л гэж би боддгийг. Бас ингээд одоо харамсалтайгаар одоо цаг усаар өвчний улмаас өнгөрсөн байдаг. Бусад залуучууд нь бол зөндөө сайхан ажлуудаа хийгээл явж байгаа. Одоо улсууд чинь жишээлбэл зарим улсууд чинь хоёр улсын хооронд нь хөлбөмбөгийн багийг тоглоулахыг бүр хоригдсан байдаг. Нөгөө улс төрийн асуудал, дайн байлдаан, шашны мөрөгдөлтөн ч гэдэг юм уу. Тусдаа том асуудлууд байдаг учраас хоригддаг. Та яг түрүүн бас маш зөв тодорхойлж хэллээ. Энэ улс төрийнхөө урд нь явдаг юм аа. Энэ одоо бүх урлаг спортууд те хүмүүсийг байлдан дагуулдаг зүйлүүд. Тэрнийх нь араас гарах үр дагаврыг бас таны нэрийг хэлэхгүй байгаа ерөнхийдөө бас харж хэлсэн болов уу гэж би дотроо бодлоо. Зүгээр надад бол шударга айсан. Тийм бандашнтаа орцсон тийм сэтгэхүйтэй байж болохгүй шүү дээ. Бид нар Монгол улс хүмүүс шүү дээ. Тэр хүн чинь ингээд бүр надад би тэрийг энийг бас яагаад ч юм бэ ярьдаггүй байсан би. Өнөөдөр нэг битүү хагарч байгаа байлгүй тий. Тэгэхээр энэ их оронч бус сэтгэл зүйтэй. Тэгээ дээрээс нь нэг ийм хулгаанд оролцсон ч юм уу. Иймэрхүү хүмүүс чинь одоо ямар сайндаа одоо ингээд нутаггүй явж явах тий. Ийм хүмүүс чинь бол яг одоо өнөөдрийн нэг ийм хөгжил дэвшил ярьсан гадаадын соёлын товтлогоонд ингээд хамрагдсан үндэсний дархлаа Монгол гэсэн нэг ийм ондоошлоо сөхөж гаргахыг хүсдэггүй ийм усууд чинь хамаг Монголыг бол эхэндээ ойлгоогүй энийг мушгин гуйвуулж те чи тэнийг юм хийж Монголыг хорлж ийн гэдэг маягта тиймэрхүү байдлаар мушгиж ирсэн байхгүй. Үгүй энэ цагийн эргэлтэндээ бол одоо бол хэцүү байсан юм а гэдэг нь мэдэгдэж шít харагдаж шít. Тэгээ энэ бол улс төрийн маш том юу болж өргөжнө. Бодлого болж өргөжнө. Одоо энэ ингээл энэ ард хойд хоёр одоо манай асар басар хоёр ч те нэгийг нь бол Хувлаа хаан хийж өгсөн. Өнөөтхийг нь бол Бат хаан босгож өгсөн. Түүнээс биш нэг сүрлэн банзалтаа биишэн дээр гівчжсэн. Тэгэл нэг юм гапогоо барайл тариад тарьжсэн нөхдүүд штэ. Загсаа барьж идэл. Энэ хүмүүсийг чинь улсын зохион байгуулалтанд оруулаад. Дээрээс нь одоо ингээд боолчлоосон салгаад. Тэгээд энэ гэрлийг ирээдүй одоо энэ торгоны замаар ингээд харилцах тэр шугамын нээж өгöd. Ингэсэн зүйлүүд чинь бол манай өвгдээц шүү дээ. Тэгэхээр бол одоо яалтчгүй одоо улс төрийн шинжлэх ухааны хувьд гүйцэтгэлийн хувьд хамаг Монголын иргэн үе эхэлж байна гэж би бол дотор тооцдог, хардаг, бэлгшээдэг. Таны саялсанчлан монголчуудын ондоошил үзэл санааг сэргээхгүй байх, эхжүүлэхгүй байх сонирхол мэдээж альва улс үндэстнүүдэд бас байдаг. Тэрийг та надаар хэлүүлдэг мэдж байгаа бах. Тэгэхээр энэ маш өргөн бөгөөд та мөнхийн сэдв гэж хэллээ. Энэ төслөө эхлүүлж явах үед за магадгүй өрнөл үед нь тань дээр те болиулах гэсэн, зогсоох гэсэн ийм оролдлогууд ер нь хийгдэж юу. Би яагаад гэхээр та дөрөв бас хэлсэн хошуу урагшаа асуудал бас ярьлаа те. Тийм асуудлууд ер нь яригдчих юу. Эсвэл бүр дотооддоо гар хөлн ажиллаж юу. За тэгээд нөгөө л жавхлан чи ингээд нөгөө айхтар юм хийгээд идэг учраас энэ хүмүүс чинь дотроо бахархдаг мөртлөө гаднаа хүлэн зөвшөөрч чаддаг юм аа. Их хэцүү. Нөгөө жавхлан дуурайсан болчих гээд болдог. Нөгөө айхтар нөгөө ийм гадаад хэлдэг хольж ярьдаг ингээд нөгөө их том нөгөө философи гүн ухаан ярьдаг. Нөгөө тэр хүн чинь шууд ингээд жавхлан дагаад эхлэхэр чинь хинч болчих гээд болдог. Тэр юмдаа тэгэлдэд энэ хүмүүс чинь нэг жаахан яах вэ энэ ямагч жумбахын тэр нөгөө сэтгэлийнхээ бохирдлоосоо болоод нэг яадаг тал бай. Хамаг Монголыг хаалтын эхний нэгдүгээр хийхэн одоо хаалтын тоглолтыг хийх гэж байхад энэ талбай дээр бол ирэх хөхгүйсэн шүү дээ. 200-аад 300-аад хүмүүстээ 100-100-аараа л ирээл галт тэргээр онгоцоор одоо том тэргээр ингээл буугаад идэг. Энд дэр өгөхгүйсэн шүү. Тэгээ урд шөнө шүнжэнгөө одоо энэ нэг 20-ад 30-аад залуутаа би ямар ч нойргүй ингээ ганцаараа энэ хөгжмийг яг тэр урд өдөр нь ирэх өгч байгаа шүү дээ. Тий. Одоо энэ тэр 9 сарын 28-нд 13 онд боллоо да. 9 сарын 28-нд болсон тэр тоглолтыг эргээд харуул би маш их ядарсан баг.
Зүгээр ингээд энэ уруул муруул омголтцсон. Хэд өдөр утаа хүнч. Тэгтээ энэ цэлмэг мөнх хөх тэнгэр бол ивэдэг юм бэл Монголыг. Тэнд бол асар их хүмүүс уйлж исэн. Асар их хүмүүс ингэж исэн. Энийг хинч зогсооч чадахгүй юм бэл. Би тэрийг л анзаарсан. Ямах нэг тийм шивгчин маягийн нэг жижиг юмнууд бол байна л та. Тэр зогсоох гэж оролдоод чадаагүй шүү дээ. Төвдлбод болсон тэр асуудал дээр тэгтэл чадсан байна таад. Хамгийн гол зүйл нь халмиг туваа өр Монгол гэд те бүрээд гэд газруудаас маш олон хүмүүс цугласан. Тинчээ бол бүгдээрээ бас та хэд маань нэгдэж төслөө эхлүүлж байхад нөө сэтгэл зүрхний хувьд нийлж нэгдэж исэн бол тэнд биеэрээ бас нэгдэж нийлсэн энэ асуудал бол төвдлбод болсон. Тэр үеэр хамгийн гол үйл явдал бол гал бодрох ёслол гэж хийжсэн те. Тэр яг ямар утга учиртай байваа. Та одоо нэхэн ой санамж явах гэж. Ер нь тэгэл хүний сэтгэлийн галтай нүүрэндээ галтай нүдэндээ цогтоо гэж яригддаг те түүх домог шаштртай ч гэсэн. Энэ гал гэдэг зүйл чинь дулаан халуун дулаан гэдэг зүйл чинь л ерөөсөө энэ дэлхийг тэтгэж байгаа нэг гол үндсэн үжил санаа гол тулгуур зүйл байгаа байхгүй. Одоо наргүй бол манай дэлхий хаачих. Галгүй бол Монгол гэр хаачих. Өнөөдөр энэ манай бидний гал тасрал энэ сая бажигалдлаа шүү дээ. Чойжахаа тогоо өгөөч гэж мөөл юм боллоо шүү дээ. Цахилгаан өгөөч. Энэ бас юуны дохио вэ? Одоо энэ яагаад гал морин жил гэж нэрлээд байгаа? Одоо энэ хоёр галын дундуур хилийнхээ дээсэн дээр оруулж авдаг. Нөгөө зочноо оруулж авдаг тэр ёслолоос чинь гайл үүссэн шүү дээ. Гайл гэж үг. Тэр чинь гал гэж үгнээс л гаралтай шүү дээ. Муу сэтгэлтэй буруу хүнийг оруулахгүйгээл хоёр галын дундуур зочноо огтож оруулж авдаг ийм зүйлүүд байсан. Тэгэхээр энэ гал гэдэг зүйлэн дотор бол асар том зүйл байгаа учраас энэ гал бол нэгтгэгч, ариусгагч ийм шинж чанартай зүйл байгаа учраас энэ их том өвгдийн ухааныг хамсруулж тулганыхаа галыг бадраа ягж. Одоо үндсэндээ бол хамаг Монгол даяар алангуу ихийн 5 сумны үлгэр гэдэг шиг 5 тулгыг л аваач тавьсан байхгүй. Одоо монголчуудыг өрөөж энд одоо жишээлбэл үндэсний эрх чөлөөний өдөр байдгийг 12 сарын 29-нд. За сар шинийн одоо оногдсон өдрүүд байд. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрүүд. Энэнд жавхлан хэллээ. Энэ дэлхий даяар хамаг Монгол даяар тэр 5 тулга байнга бадарч идэг гэсэн. Энэ маань юу юм гэхлээр одоо эрчим хүчний хувьд бол одоо биднийг маш сайн холбож идэг гэж. Тэгээ ийм холбоос, ийм сэтгэлийн холбоосыг л үүсгдэг зүйл маань болоод энэ гэрийн голд бадарч идэг тулганы гал байдаг л байна л да. Элчин нөмөрт. Тэгээ энэний үр дүнд бол одоо хойд хилээр бол малын хулгай байхгүй болсон шүү дээ. Энийг бол дүн шинжилгээг гаргаад үзвэл хамаг Монгол төслөөс хойшоо тэнд чи яах 40 50 мянгаар нь цуглуулж хагаад аймгаар нь яваад бид нар чинь нэг ах дүүс шүү гэдэг хэлчихээр чинь тэр хүмүүс Монголоос мал хулгайлахыг бодох уу? Монголчууд нь эндээс гарч мал хулгайлахыг бодох. Үгүй эн чинь бид нар чи ах дүүс юм чи нэгнээсээ хулгай. Ийм зүйлээр бүр малын хулгай байхгүй. Одоо сүүлийн үед бол буряд туваанар хоорондоо сууж эхэлж байна. Энд чи цус сэлгээ явж байна. Халимгаас ирж энэ бурядаас бэр болгож байна. Энэ чинь асар олон энэ наана бид нартай харьцахаас илүү тэр хүмүүсийн чинь бас ингээд үгүй нэрээ бид нар чинь энд ингээд хамт бид нар байж байгаа юм биш үү гэдэг. Ийм илгэмсүү зүйлийг бас бид нар үүсгэж байгаа байхгүй. Тэгээ араас нь одоо энэ Горны Алтай гэж ярьдаг Алтан бүгд найрамдах ус. Тэгээ Якут. Тэгээ энэ газруудаас чинь хүртэл бид нар яг хамаг Монголд ордог юм гэдэг санал ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ болвол энэ гал маань бол их нэгтгэх чанартай юм. Тийм учраас Алтан соёмбны маань дээр, төрийн сүлдний маань дээр одоо их Монгол улсын тугны дээр, нар сарны дээр оройд гал залардаг байна шүү дээ. Усан мөсөн хайраараа учруу гэж хэлдэг шүү дээ. Гал халуун хайраараа учруу гэж хэлдэг шүү дээ. Тэ? Тэгэхээр эн чинь энэ сэтгэлийн гал гэдэг энийг асаах, бадраахын тулд бол энэ бодит галыг бид нэр харах. Энийгээр холбогдох ёстой л бол таарч байгаа. Тэгээ энэ гал бол их том өргөн сэтгэлтэй.
Энийг ингээд яриад энэ хамаг монголоор явсан зүйлүүдийг яриул энэ цаг бол их яахгүй байна. Олон хоног болох. Олон хоног болох. Тэгэхээр ямар ч байсан таны эхлүүлсэн санаачилсан энэ хамаг Монгол төсөл бол цаашдаа үргэлжлэх юм байна гэдэг дүгнэлтэд би л авърлаа. За тантай үргэлжлэхээр барах уу? Тийм байна тий. Та бас өөрөө тодорхойлол мөнхийн сэдвээ хэлж. Тантай ярихаар маш олон сэдвээр ярих юм аа. Та өөрөө бас нөгөө туулж өнгөрүүлсэн амьдралын чинь л асуудал байх. Үр шим байх гэх юм уу? Та дөрөв бас нэвтрүүлгийн ихэнд бас тухайд дурдаад өнгөрсөн. Улс төрчид ийм тийм байна гэд. Тантай улс төр ярихаас аргагүй болчих. Та ч өөрөө яг тэгвэл бас тодорхой хүмүүсийн төлөөлж улсын их хурлд 16-аас 20 оны хугацаанд 4 жилийн хугацаанд хууль тогтоогч байсан. Учираас одоо байгаа та бол 4 жилийн хугацаанд чуулганы танхимд суусан гэхээр чинь 4 жилийн хугацаанд тэр байгаа газар доторлсон байгаа. Одоо бол 4 жил одоо улс төрөөс холдоод 6 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэр бас хөндлөнгөөс гадралж байгаа байх. Хууль тогтоогчийн хувьд та нэгэн цагт дүр хэсэгсэн худлаа энэсэн хүмүүсийн өөдөөс харж сууж байна гэдэг зүйлийг чуулганы танхимд хэлж ийсэн. Одоо харахад ямар байна? Илүү олон болцсон байна уу? Эсвэл чанартсан байна уу? Нөгөө та үнэн гэж байна уу гэж чуулганы юунд хэлж ийсэн. Үнэн хүмүүс олон болж юу? Цөөрч юу? За мэдээж янз бүрийн үзэл бодол нь бохирдсон амьдралыг яг нэг ингээд бүлэглэлээрээ нийлээд талцаад тулгаа хийхийг л энийг улс төр гэж ойлгодог те ухаардаг. Ийм сэтгэл зүй бохирдсон сэтгэл зүй бол байгаа мэдээж. Энэ дунд бас гай болоод байгаа зүйл нь тогтолцооны одоо бүрэн шинжилэл хэрэгтэй харагдаж байгаа болов гэж. Би энэ талын үзэл бодолтой. Түүнээс энэ чигээр нь яг энэ бантан ингээд засна гэж бодож байгаа. Энийг бол бүрэн шинжилэх хэрэгтэй. Дөрөв ихнээс нь өрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо эн чинь ингээд бүгд өөрсөндөө зориулаад бүгд ингээд нэг нэгэндээ ингээд чагталтсан. Тэгээ дээрээс нь бүгд одоо нөгөө хам хэргийн бүрэлдэхүүн болцсон болохоор чинь энэ хүмүүс чинь яаж хөдөлж чадахгүй шин. Нэг хүн энэ дотроос гарч ирээд энийг зөв болгох хууль тэр чинь бариад идчихнэ. Одоо тиймэрхүү тохиолдол зөндөө гарч шин. Байгаа шин мэдээч. Та яах гэж их хурл сонгогдсон бэ гэдэг асуултанд өмнө нь бас нэвтрүүлэгч үзэж байгаад би энэ үннийг олох гэж энд суугаамаа гэж бас хэлж ийсэн те. Тэр үннээ ер нь 4 жилийн хугацаанд олж чадвуу эсвэл 4 жил хангалтгүй байв. Гэхдээ тэгэл үннээр 6 одоо тэр чинь хууль санаачлаад батлуулах боломжгүй. Завсарлага авах хэрэггүй. Бид одоо хошигнол зөндөл тэн дотор бол зөндөл юм ярьж харж исэн. Тэгээ энэ үнэн бол байхгүй шүү дээ. Тийм. Тэгээ мэдээж ямар ч шиг л улс төрийн түүхэнд бол бодлогоор бол зөв зүйлийн төлөө худал зүйлийг бас хийдэг те. Зарим нь бас одоо хүчтэй одоо дайн балдааны аргаар шийддэг ч юм уу иймэрхүү зүйлүүд байдаг л баг. Тэгвэл бол арай гитэрчээд байгаа байхгүй. Яг 70 худалчийн үлгэр яг өнөөдөр байсан бол одоо ингээд үржигдсэн яваад байгаа байхгүй. Тэгээ ингээд доороо эн чинь ингээд 30 40 жил сурган хүмүүжүүлсэн хүүхдүүд нь бол яг нөгөө эх оронч үзэлтэй биш. Аминчхан үзэлтэй болсон учраас эднэрт нөгөө туслаад хийгээд нөгөө хэргийх нь хамтрагч болоход их амархан сэтгэл зүйн тим юм чинь. Тэгээ тийм болохоор одоо энэ нэг ийм том аалзны тор бол одоо ингээд үндсэндээ зад үсрэх гэж байна. Шиний нэгний сар мэлтийгээл өста нөгөө битүү хагарна гэж ярьдаг шүү дээ. Энэ гал морин жил бол битүү хагарнаа. Энэ том хавдар зад үсэрнэ. Би бол энийг л хэлчмээр юм. Бас хамаагүй битүүний өдөр бэлэггүй юм ярьлаа гэж бити бодоорой. Тэгээ ялангуяа ингээ миний нэг 10 15 жилийн өмнө ярьж исэн хэлж исэн те. Намайг Монгол дээлийн өмсгөл галзуу чи хөдөөрөгөө зайл 13 дугаар зуунлууга зайл. Энэ тэр их юм явж исэн. Одоо өнөөдөр бүр эн чи миний санаачлагаар тийм биз дээ. Бүр Монгол дээлний хүртэл өдөртөө болцсон те. Ингээд энийг зөв юмыг хийгээд ингээд явах гэдэг чи юм зүйл байгаа даа байхгүй. Үнэн зүйлээр байгаа даа гэдэг. Тэгэхээр энэ хүмүүс чинь худлыг бүтээгээд байгаа учраас энэ хүмүүсийн чинь түүх өнөөдрийн энэ нэг юм хулгаан энэ сэтгэхгүй чинь хязээч үлдэхгүй байхгүй да. Нэг жавхлангийн дээлэнд ч хүрхээргүй түүх үлдлээ шүү дээ. Бүтээгээд явж байгаагаа мэдэхгүй байгаа байхгүй. А мөнгө л олвол
би ста дээдэд олно гэж одоо бүгдийг бүтээж худалдаж авч чадах юм байна гэдэг энэ сэтгэхгүй өнөөдөр балгаад унчлаа шүү дээ. Таныг худлаа гэдэг, таныг зайл гэдэг хүмүүс хамгийн хоржоонтой хөдөө явахдаа таны дууг машинтаа сонсоо явдаг. Дуулантай болсон болоогүй нэг уул хангаа дээр те нэг сонгуульд болохоор юм морьтой юм хөөрхөн зураг мурагтай ахуулна. Тэгээд их уурга муурга барьдсан ч байгаа шиг те. Яг ясын дээр чинь мэдээд нь штэ. Юунд хайртай байгаагаар нь тоглоод тэгээд араас нь ингээд нэг хөөрхөн Дотроо амгшаад гадагшаа гаргаж чаддгүй гэдэг түрүүний таны тодорхойлолтыг ярих гэсэн надад. Тэгсэн мөртлөө энэ малын тарилга гээл мөнгөний идэд идэг. Өөрөө ингээд сайхан малчин хүний удам билээ гэдэг бараг л уянгалаад одоо ардын уран зохиолчоос илүү тийм гоё үг мөгнүүд сэтгэж гаргаж уриалж байгаа шүү дээ. Тэгэл маргааш нь бол байхгүй ингээд бүгдийг иддэг. Ийм сэтгэл зүгээс л одоо Монгол орн болвол салах хэвээр. Тэр л бол миний хайж байгаа л үнэ. Түүнээс 4 жил тэр үннийг мэдээд зогсохгүй. Би бол ягаад ч бие даагч цорын ганц бие даагч гişүн бол тэрийг өөрчлөх боломжгүй байна. Энэ хорт хавдар дотор бол шууд ингээл дарагдах юм байна л гэдгийг л олж харсан л да. Гэхдээ энэ гişүн байсан ч байгаагүй ч ялгаагүй энэ өөрийнхөө амьдрал түүхийг бүтээгээд явах бол ямар ч ялгаагүй л гэж би хэлэх гээд байна. Тэгэхээр дахиад одоо улс төрч гэдэг юм уу те энэ ертөнц рүү орно гэсэн бодол байд юм уу танд? Ер нь бид нар улс төр гэдэг чинь төр гэдэг үг чинь өөрөө төрсөн гарсан гэсэн үг. Миний заяа тавиланд төрсөн те би Монголын хөрш шорон дээр төрсөн байгаа бол өөрөө төрсөн л байгаа бол энэ цаг хугацаа өнөөдрийн хөвөрч байгаа амьдрал бүгд хамааралтай шүү дээ. Тийм тусдаа тийм улс төрч гэж төрнө гэж бол байхгүй шүү дээ. Монгол бүх хүн дуучин гэдэгтэй адилхан. Монгол бүх хүн гэртэй. Одоо энэ гэр дотроо байгаа энэ гэр чинь өөрөө том улс төр шүү дээ. Гэрийн эзэн байна, аав байна, ээж байна. Жижигрүүлсэн улс төр шүү дээ. Аав арх уугаал хүүхдүүдээ болж байна зүгээр бид 3 үн аваачаад шуудаалаа зарчаад ирлээ. Арх уучлаа гэж ороод ирдэг. Ээж нь хөөрхий бүх юмаа хийгээд идэг, хүүхдүүд нь үгэнд ордог. Хажуутлын айлаар очиж зодон цохон хийгээл хажуутлын айлын одоо юмд үгэнд ороод ивэл ээжд ямар байх вэ? Тэр гэр гундах уу? Ингээ харахад одоо гэрээр ярьж байгаа юм шиг мөртлөө өнөөдрийн манай улс төр нэг гэрээр харах юм бол ийм л байгаа байхгүй. Аав нь шалс гос цогтуу те. Тэгэл энэ тэнд ингээл айл хийсэл ингээл яваад идэг гэдэг шиг л. Энэ шиг ингээд энэ улс төр гэдэг бол төр гэдэг үг чинь өөрөө биднэрт өөрсөндөө ингээд төрсөн учраас хамааралтай болтоо. Улс гэдэг үг байна. Улс гэдэг үг бол босоо Монгол учраас уул ус гэж үтгэж шүү. Энэ уул ус бүх зүйл энэ газар шорон дээр төрсөн бүх хүнд хамааралтай учраас энийг монголчууд улс төр гэж нэрлэжээ. Түүнээс хитгэн хулгайч гэдэг нэр байхгүй гоос тээ. Тий, залтай хулгайч гэдэг байсан бол арай өөр шүү дээ. Өнөөдрийн байгааг хэлж байна. Төрсөн гарсан бүх гэрийн эздүүд, бүх арвтын, бүх зуутын, бүх мянгатын, төмтийн энэ бүх хүмүүсийг сэрээж ижил яг жинхэнэ зөв улс төрийн тогтолцоод бүтдэг байх нь шүү. Энэ хүмүүс чинь энийг хитгэн 10 жилийн өмнөх онол үзэл иймэрхүү юмнуудыг нэг гадаадаар хольж хилээд хүнд мунхрууллаа шүү дээ энэ үдэлчдийг. Гэтэл эзэн Чингис хааны үед одоо тэр хүннөөгөрний үед бол яасан бэ гэхэл мянганаар энэ хүмүүсийг чи одоо боолоос нь арилгаад одоо бүр юм гадаад гэрэгтэй болгоод одоо тэр нөгөө дипломат харьцаа буюу одоо олон улсын харилцаа чи одоо өнөөдрийн Чингис хааны тогтоосон юун дээр явчих шүү дээ. 400 худалдаач нар явуулсан чи алаад хайцсан нөгөө харгис. Гэхдээ эн чинь энэ ертөнцийн дээр ингэж болохгүй. Дахиад илчээ явуулсан чи алаа хайцсан. За тэгвэл очиод буруу толгойтой байгаа юм байна гэж нөгөөтхийн алттай юун дотор нь оруулж цаажлж хаад энэ дотроос зөв хүн хэм бай. За ингээд өнөөдрийн энэ одоо байлдаж байгаа ч гэсэн хоёр ерөнхийлөгч нь очиж уулзаад байгаа шүү дээ. Эний чинь манай өвөг дээдс тавьж өгсөн баг. Тэгэхээр миний хувьд бол Монголын газар хөрш шорон дээр өнөөдөр энэ мянганд дахиад дараагийн мянганд
энэ улс төмөн дэлхий өнөөдрийн энэ самуурал, өнөөдрийн энэ юм одоо дампуурлаас гэтлэх гаргах том ухаан бол гарах ёстой гэдэг ийм зүйл. Тэгэхээр одоо өнөөдөр чи нэг хідэн цаас цуглуулсан ч бай. Чи өөрийгөө нэг гойж гооддаг ч бай. Чи нэг арай нэг өөр машин унаад арай өөр сэтгэхгүй сэтгээд энэ ядуучууд дотор би их баян, би их гадаадын хөгжил, энэ дотор би их хэрэгтэн мяндагтан, би их улс төрийн философи ярьдаг хүн гэж эргүүтгийч суухынхаа оронд те энэ бүх зүйл чинь гадаад өөрийн чинь шүтдэг юм чинь бүгд нураад унж байна. Энэ өвгдийнхээ үзэл ухаан дотор уул ус төмний өр сэтгэл рүүгээ ороо. Ингэжээ жинхэнэ зөв төрчин тогтноо. Та өөрөө төрсөн гэдгээ тодорхойлноо, тэ? Гэдгэл зүйлүүдийг л би бас хэлхийг л хүсэж байгаа юм л да. Энэ андуурлаасаа болоод өнөөдрийн энэ дампуурл руу манай Монгол орн орцсон. Тэгэхээр энийг бол жавхлан нийгэм яриад байна. Жавхлан ингээд нэг зүгээр л нэг Монгол дээлнээс авахвал энийг Монгол ёс заншил руу нэг шунгаал орцсон эндээ бүр ингээд шүтээд бүр өгцөн амтэн өнөтгөл ярьж ийн гэж бодох үед. Энэ чинь нэг л сэдвийг ярихад л одоо зөвхөн галыг ярихад л бараг 7 хоног ярих хэмжээний зүйл байгаа байхгүй. Энэ зүйл рүү чинь ингээд бүгд ингээд салбарлаад аваад ороод энэ зүйлүүдэд шүтээ дээдлээд явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй хоёрын дунд гурвын хооронд те хөгжил гэдэг нэрийн хооронд нэг өөртөө тавьсан ийм заглагаа одоо бүх хүмүүс авч явах хэрэгтэй байхгүй. Би нэг тийм их өөр хүн шүү. Одоо их элит хүн шүү те гэж андуураад гэтэл чиний тийм юм цуглуулсан чи хамаагүй энэ эх орноо чи хараа л та. 3 сая 600 мянган хүн ходоод байна. 300 сая 600 мянга хоёр те хөл гарын үржээд 7 сая 200 мянган гар байна шүү дээ бид нарт. Энэ гарыг хаашаа хөдлөх юм? Хаашаа хөдлөх ёстой бид нар? Ийм ухаан чамд байхгүй бол чи 1001 хэдэн халтар цаас цуглуулчаад чи түүхэнд бол үлдэхгүй л гэж би хэлэх гээд. Тэгээ ер нь бол хөгжил гээл хүмүүс чи дэлхийн ертөнц хөгжиж байгаа чинь чи одоо нэг үлэрсэн баларсан хамаг Монголын гал аргал морины хомоол яриад эхэллээ гэж. Үгүй. Энэ хөгжил чинь зөвхөн одоо тийм айхтар юм бол энэ цахилгаан яагаад тасалдаж байгаа? Тэрийг энийг өөрсдөө ч бүтээгээгүй балдаргын үеийг л бүтээсэн байгаа байхгүй юу хөрхий. Тэгсэн мөртлөө одоо энэ ч бас том дохио биз. Энэ хөгжил чинь ерөөс энэ цахилгаан энэ ундаг юуны одоо тэр нэг шатхуун тал байна шүү дээ. Цахилгаан шатхуун хоёр тал байна шүү дээ хөгжил. Тэг энийг янзалж чадаагүй гэж тэ одоо энэ нэг Монголын энэ ёс заншлыг өв соёлыг үүсгэнэ гэдэг бол ахсар том төөргөл байхгүй. Тэгээ ер нь явж хөгжил гэдэг маань бол өөрөө хөгжил болохыг л хэлж байгаа. Одоо энэ солонгосчууд чинь шороо ижсэн хүмүүс шүү дээ. Өмнөд солонгосчууд. Дэлхийд өнөөдөр одоо 90 бэрээ 3-аас 6 гараад ирсэн байж байна. Энэ бол сэтгэлийнхээ галыг нэгтгэж чадсан байхгүй. Хөгжил болж чадсан. Хүү чи тог цахилгаана гам нь хой. Өөнөр нь хүүхдүүдэд загнадаг. Хөөе чи энэ бити хог аяад чи. Хөөе чи гадаад явахдаа чи энэ өөрийнхөө бэлэн хоолыг идэрээч. Эн чинь орлого нь манад ордон шүү. Эх орноо бодорооч. Ингээд энэ сэтгэлээрээ хөгжил болж энэ улс орн өөрөө өндийдэг болохоос биш. Тий, түүнээс биш нөгөө харийг даган салбалзваас хөх Монгол гутмаа хах цацлаа баяжул хамаг боломж ихш мөгч. Хизэн хааны хэлсэн шиг нэг харийн нэг жижигхэн жаахан юмд сатаарчхад энийгээ өөрийгөө их зөв хүн байна, их ус төрч хүн байна, эдийн засгч хүн байна гэж андуурч байгаа андуурл энэ бол завхрал өнөөдөр энэ их орноо хорлол дуусж байгаа л энэ хорлолыг бүр ингээд боддоор бид нар амьдараа үзэж шít. Тэгэхээр хоёулаа бас ярилцах цаг өгч байна. Тэгэхээр бас бэлэг дэмбэлтэй өдөр би өөрөө таны улс төр гэсэн сэдвлөө чирж оруулаад жоохон стресс төвч байгаа аахгүй юу. Энэ гэхдээ яг таныг хөл тогтогч байсан хүний хувьд би бас таны үзэл, таны философи, таны үзэл санаа болоод юу руу зорж байгаа вэ гэдгийг чинь бас олон түмэнд үзэгчдээс бас дамжуулахыг хичээгээд
Тэгээд энэ маань хамаг Монгол төсөл маань улс төрийн асуудал бас болж магадгүй гэдэг утгаараа би улс төрлөө таныг хамт яваад орчихсон. Гэхдээ цааргалахгүй хариулсанд баярлалаа. Гэтэл би зүгээр яг хуу тийм болсон, ийм болсон гэдэг тухай ярихаас илүү цаашдын нөгөө өөрийн чинь хэлээд зорилгын тухай ярьчлаа л да. А түүнээс энийг гэртээ бүгд л мэдчихэж штэ. Бүр дампуурсан гэдгийг бүгд л мэдчихэж штэ. Бэлэг дэмбэрэлтэй өдөр бэлэг дэмбэрэлтэй үгээр дуусгамаар байна уу? Бас таныг харж байгаа бах. Эсвэл богинохон аяар дуусгамаар байна. А нөгөө хүн хэлээрээ мал хөлөөрэй гэдэг штэ тий. Сайхан ерөөл өргөөл өндөрлүүлээ. Одоо өндөрлөж байгаа юм уу? Тий, өндөрлөж. Зүг. За би ингээд бэлгээ юугаа барьцсан тий. За тэгээд төмөн олон маань энэ гал морин жил гэдэг бол маш том хариуцлагатай жил. Одоо ер нь бол дэлхийн улс түмэн даяар одоо самуун янз бүрийн одоо тогтворгүй байдлууд маш их үүснэ. Байгалийн онц ноцтой зүйлүүд маш их үүснэ тий. Тийм болохоор өргөн олон маань одоо маш хэв нэгдлийг хичээгээсэ. Монголчууд морин дээрээ л мордож ил дэлхийг хурааж явсан. Тэгэхээр зэрэг энэ бүр одоо гал морин жил ирж штэ. Тэгэхээр галтаа цогтой байгаараа тэгээд үндсэндээ бас энэ амьдралын их том нуралт уналтын доод цэг рүү бид нар бол шилжиж байгаа. Тэгээд энэ дээр одоо унан нуран доройтно гэдэг бол асар том дээшил дэвчгийн шинжээ. Тэгэхээр энэ цагийг хурдан гэтлгэж авчрахын тулд хүн нэг болгон те мөчөөрхөд илгүү нэг нэгнийхээ болж байгаа зөв зүйлийг ярьж байгаа зүйлийг их зөвөөр тусгаж авч нэг нэгэндээ одоо илэг сэтгэл гаргаж ингэж байгаасаа тэгээ таны одоо болон ингээд одоо бүхэл айл хотл те тогоонтын дандаа сүйдээ ирж явах болтугай тооноор чин дандаа одоо мөнх тэнгэрийн шувуу шонхор шувуу харж эсгэрч байх болтугай одоо уулын халиун буг сүрэг доторт нь ирж туглах болтугай хангаан одоо тэр сайхан одоо буг тэр хүчрхэг баавга тэр их Монголын тэр чон те тэр амт чигээ их сүр хүчтэй хиймэр золбоотой байх болтугай таван хошуу мал шигээ одоо их нинж зөөлөн байх болтугай ашиг шимтэй байх болтугай атан улаан тэмээ шиг одоо сүрлэг байх болтугай тий агтмар шиг одоо тэгэхээр л нэг зорьсон газараа хүрдэг байх болтугай. Тэгээд хамгийн гол нь энэ сайхан Монгол гэрээ тий одоо 40 жил хүмүүс бол нурааж цуцаагаад зархыг нь зараад инглээ. Энэ нэг гэрээ нэг сэгэрсэн нэг юм симхий салхисий гэсэн гэртэй болчихжээ бид нар. Энэ гэрээ нэг одоо өнөөдөр нэг хүн болгон чаддгаар нэг тал талаас нь ингээд нэг юм гэрээ нэг бөмбөр цагаан гэр болтол. Нэг маш сайхан нэг халууд үгсэн нэг галан бадарсан. Ийм сайхан гэр болтол нь одоо бүгдээрээ зүтгэцгээе хин ч хамаагүй шүү. Чиний юу ч хин ч хамаагүй гэж би хэлэх гээд байна. Тэгээд энэ гэр дотор чинь завхлан чи харин нэг ийм болвол араас нэг сэтгэл амар дуулмаар. Ийм нэг салхисий гэсэн гэр дотор чинь дуулахаар хэцүү шүү дээ. Би жаргаж гинэ гэж дуулаад ивэл мохоо шүү дээ. Монголын үнэртэй гэдэг нэр Монголын үнэртэй салхи зөхиод байгаа ч юм чи сий гэсэн салхисий гэдэг байгаа гэр дотор ч тийм. Тэгэхээр эн чинь нэг юм дулаан байх хэвээр, үр хүүхдүүд нь өвчнгүй байх хэвээр. Бүгд ингээд нэг аав ээж шиг байх хэвээр. Таны гэр дотроо нэг хийсэн бүлээн шүлээ нэг бүгдээрээ хуугаад иддэг байх хэвээр. Түнсний хоёр ах нь гараад тийм үстэй. Бүгдийг хулгайлж авал гадаа айлд нуучгаал хулгаалаад идэд байгаатай ялгаагүй шүү дээ. Одоо энэ нүүрсний хулгаач нь хулгаач. Энэ зүйлүүдийг бол энэ гэр гэдэг үзэлтэй энэ сайхан нэг бөмбөр цагаан гэрээ аваад явъя гэдэг босхий гэдэг үзэлтэй залуучуудын жил байгаасаа л гэж би бол хүсэж байна. Тэгэд энэ ярилцлаганд өрсөн танаа бүргэд сувгийн хамт олонтой хамгийн дээд гигэн цагаан бүхний хүсэн өрөө баярлалаа. Сайхан өрөөлөн Ерөөл Батар шиг. Тэгээ дундын бүс ярьсан нэвтрүүлгийн сар шинийн баяр зориулсан тусгай дугаарт ирж бидний урилгын хүлээн авч ирж оролцсон Монгол Улсын ардын жүжигчин Самандын Жавхлан танд баярлалаа. За гэлээ.